За гөр 10 жилээс гэх юм бол 10 жилээс анх 18 нас дуун дээр манай ангийнхан ялган эхний тэрний клип дүрсжүүлэлт одоо үндсэн телевиз хийжсэн нэг клипэнд нь орж ирсэн. Тэрнээс хойш ер нь жагаахыг төглөөд иргэн мэднэ. Манай 200 явах дээр нь анхны бидний хамтаа хийсэн ажил бол бүргэд дууга. Бүргэд дууны клипийг манай хийжсэн. Тэгээ жагаах дээр энэ дууны клип хийх гэж хийгээд түүнээс хойш бол ер нь тасралтгүй тэрнээс ч өмнө бүр бит сонд байхдаа жагаахыг бид нар чинь юу л нэр нь хаюулгүй амьдарч болно гэдэг баян ядуу шилүү нэг тийм нэртэй бид нар хамт дууг нь дуулдаг байсан. Тэр дууга тэр бол жагаахын дуу бид нар тэгээд тэрнээс хойш ер нь тэгээд ер нь салааг үдээ. Салааг бол их олон жил хамт ажиллаж байна. Тэгээд олон юунууд нь ажлууд нь хийхдгээс гадна их байнгын хамтын ажиллагаатай байдаг. Тэгээ манай пентатоникийн дээд шагналт дуучин байгаа. Тэгээ одоо бол ингээд 26 жилийн дараа 26 биш одоо хэдэн 16 жилийн дараа юм байна. 16 жилийн дараа одоо ингээд бүрийн хэмжээний тоглолтын хийж байна. Тэр нь бол үнэхээр баярлууштай олзууштай тийм сайхан зүйл болох гэж байна. Дандаа нөгөө хөдөө орон нутгаар хөвчлэн тоглоод тэгээд яг нийт тоглоогүй ялангуяа Улаанбаатар тоглоогүй удаж байгаа. Тэгээ харин энэ маань их гоё аз зашаан тийм сайхан хэрэг гарч байна. За тесрэлт гэхээр юу ах вэ? Гол юм нь юу гэхээр хүмүүсийн дуртай нөгөө энэ олон жил одоо жагаахын өөрийнх нь хувьд ярихад ч одоо хэд 40 хэдэн жил байна уу? 45-6 жил болж байгаа шүү. Тайзан дээр байгаа хувьд энэ олон жилийн гой одоо ойр дуулагдаагүй тэр дуунууд нэгэнд сэргийдэж дуулах нь. Хоёрдугаарт бас жагаахын хүмүүсийн дуулдаг жагаахын дуу жагаахын ч сюрприз байна. Хүмүүсийн олонний мэддэг жагаахын дуунуудыг тэр өөр дууч дуулдаг байсны дууг одоо жагаахаа өөрөө сэргээж дуулах гэж байгаа. Тэр нь бол бас гоё хүмүүст их сонирхолтой байх бах. Хүмүүсийн маш сайн мэддэг дуунууд. Тэгээд дээр нь одоо юу Чингис хаан хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр тоглоно. Тэгээд манай рок попхан бүгдээр дэмжиж оролцож байгаа. Бүгдээрээ ирж уран бүтээлээ түгэн тэр нь л гоё. Нэг одоо тийм баярын тийм уур амьсгалтай л шоу болно гэж бодож байгаа. Жагаах уу ер нь маш зарчимч. Хийж байгаа ажилдаа бол жинхэнэ үнэнч ханддаг. Тэгээд гол нь манай жагаах чинь бас яг Монголын рок попын түүх тэр чигээр явж байгаа. Манайр одоо олон жил хүмүүсээс одоо рок музей байгуулах гэж хүмүүсийн олон жилийн юмнуудыг хадгалж Ахмадуудынхаа дэвтэр номноос ахуулаад хэрэгжилж исэн зүйлс гитар хөгжмөөс ахуул ингээд хадгалж одоо ингээд музейг байгуулах гэж явж байгаа. Тэгээд манай гаргасан хэд хэдэн ном бий. Дандаа ингээд яг мартагдах гээд байгаа одоо шин бидний одооных үеэр л амьдарч байгаа хүмүүст бол яг жинхэнэ сургамжлахаар тийм номнууд зөндөө бий. Тэрийг унших хэрэгтэй. Тэрнээс бол ер нь Монголын энэ рок поп хөгжмийн хөгжлийн тухай бол нэлээд сайн ойлголт авчих бах. Гэх мэтлэн яг ингээд үе үедээ ингээд залуучуудад тийм залгамжлуулах юмнуудыг их сайн хийдэг. Тэрийг одоо шинэ хүнд ингээд заагаад байхгүй ч гэсэн одоо номноос нь ингээд түүхээс нь ингээд харчулж байгаа. Тэгээд дуунаас нь ер нь тэгээд дуугийн мэддэг хүмүүс бол ер нь жагаахын амьдралыг энэ дууныхын дагуу баг ойлгож өндөө. Ягаад гэвэл хүн явж байна вэ? Энэ хүн юу хийж байна вэ? Яг рок одоо баллад рок нөгөө сэтгэхүй өөрийнхөө үжил бодлыг яаж илэрхийлж байгаа гэдэг яг дуунаас нь харж болно. Бүгдээрээ ер нь мэдэндээ тэгээд 23 шилтгаан уу? 16 жил тоглоогүй нэг том шилтгаан. Тэгээ амьдад уулаагүй одоо ингэж удаж байгаа нь бол үнэхээр тийм үзүүштэй тийм гоё тоглолт болно. Хоёрдугаарт яг энэ 100% амьд тоглолт гэдэг чинь өөрөө л кайфтай тоглолт шүү дээ. Ямар ч тоглолтыг амьд байх тусмаа л гоё байдаг. Тэгээд одоо юу байх вэ? Юугаа сэргэн дурсах те эргэн дурсах эргэн одоо ностальжигээр аялах тэгээд болно бас шин жагаахын одоо нөгөө би түүн хэлсэн гоё тийм нэг дуулаад өөрөө дуулж байгаагүй тийм дуунууд нь сонсох тийм гоё шанс ирж байгаа.